Холбооны мэдээллийн хөтөлбөрийн тодорхойлол ярилцлагын болон эхлэл бэлэн боллоо. За манайд тодорхойлол ярилцлагын болонгаар Монгол Улсын их сургуулийн нийгэм соёлын антропологийн техник хэрэглэгч доктор профессор Бум очор оролцож байна. За тэгэхээр юуны таны өнөөдрийн мэндийг хүргье. За та нарчлын өнөөдрийн мэнд хүргэе. Тэгэхээр 2 өдрөөр танаас суулаараа танаа зэмээс зохион байгуулж байгаа. За эзэмшлийн баг хурал болж байна. Тэгэхээр энэ хурлын гол зорилго ач холбогдлын хамтлага байлаа. Ярих ямар сэдвийн дөрмөн яг өгч байгаа. За олон зорилго байгаа гэж хэлэх хэрэгтэй байх. За мэдээж бид нэр эрдэмтдийн байгууллага учраас бидний хамгийн том зорилго бол эрдэмтдийн ажлыг дэмжих, хөгжүүлэх ийм зорилго байгаа. За нөгөө талаас нь бол өнөөдрийн хурлын маань сэдв уул уурхай тэн дундаа одоо бичил уурхай юм уу нинжа нарын тухай хурал байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ талаарх эрдэмтдийн ажил судалгааг бас өргөжүүлэх, дэмжих гэсэн зорилго байгаа. Нөгөө талаараа бол мэдээж нийгэм тулгамдаад байгаа нэг асуудал шүү дээ тийм ээ. Энэ асуудал тодорхой хэмжээгээр бид нэр өөрсдийн гэсэн одоо юу гэдгийг оролцоогоор дэм тус үзүүлэх гэсэн ийм зорилго бас байгаа гэж хэлмээр байна. Хурал ер нь хэдэн өдөр 2 өдөр үргэлжлэж байна гэдэг. За ер нь гадны үеийн сургуулиас ямар сургуулиар ирж ямар чиглэлээр яг энэ асуудлыг хөндөж ярилцж байна. За энэ олон улсын гэж хэлэхэд бас төвхтэй. Ягаад гэвэл манайх Японы Осака их сургуулийн дэлхийн хамтын ажиллагааны төвүүдийг байгууллагатай хамтран ажилладаг. За энэ хурал маань бол үндсэндээ Япон Монголын хамтарсан хурал юм. Тэгэхээр хоёр орны гэж гавчраад олон улсын гэж болох юм. Тэгэхээр өнөөдөр Японы одоо Японоос 5-6 эрдэмтэн ирж энэ хуралд оролцож байгаа. За энэ хуралдаан бол Японы эрдэмтэд байна. За Монголын уул уурхай нөхцөл байдлыг юм уу байгаль орчны нөхцөл байдлыг судалдаг ганц нэг эрдэмтэд бий. Түүнээс гадна ерөнхийдөө усны мэргэжилтэн байдаг юм уу, агаарын бохирдлын мэргэжилтэн байдаг юм уу, байгаль орчных байдаг юм уу, одоо юу гэдэг уул уурхай байдаг юм уу, ийм мэргэжилтүүд байж байгаа. Тэгэхээр бид нар бол юуг эндээс харж байгаа вөхөр зөвхөн Монголын байдлыг нэг талаас харахаас гадна бусад улсууд энэ салбарт ямар туршлагатай юу хийсэн, энэ тулгамдж байсан асуудлыг хэрхэн давж туулж байсан бэ гэдэг туршлагыг тодорхой хэмжээгээр бид нар хуваалцах тийм зорилготой. Өөрөөр хэлэх юм бол зөвхөн Монголд уул уурхай хөгжидгүү, зөвхөн монголчууд газраа малтаж иддэг. Дэлхийд даяар ийм зүйл болдог. Энэнд одоо юу гэдгийг зарим орнууд бол чинь Японы жишээн дээр бол 1900 оноос эхлээл маш хүчтэй ажилд өвчж болоо тийм ээ. Тэгэхээр 1950 60 он гэхэд бол юу гэдгийг уул уурхайгаас одоо нөлөөтэй маш олон янзын хор бохирдол өвчлөлүүд бий болж исэн байгаа хгүй. Тэр энэтэй яаж шийдсэн? Ямар одоо юу гэдгийг шинэ судалгааны технологи байгаа, ямар арга зам байгаа, ямар судалгааны арга зүй байгаа гэсэн олон зүйлсийг бид нартай хуваалцж байгаа нь бас их ач холбогдолтой гэж хэлж болмоор байна. Монгол Улсын чиглэлээр ямар судалгааны ажлыг маш хөргөн хүрээд цаавраар явж байгаа болохоор нэлээдгүй судалгаа хийсэн баг. За яг ямар чиглэлээр судалгаа шинжилгээ хийх хичнээн жил сарын хугацааны явд. За энэ дээр ажиллаж байгаа яг одоо эрдэмтдийн байгууллагууд би бол одоо олон талаас ажиллаж байгаа баха бодвол өөрөөр хэлэх юм бол геологийн байдаг юм уу, газар зүйн байдаг юм уу, байгаль экологийн чиглэлийн юм уу. Бидний одоо юу гэдгийг мэргэжил бол нийгэм соёлын антропологи, нийгэм соёлын хүн судлал гэсэн. Өөрөөр хэлэх юм бол нийгэм соёлын талаас нь авч үзэх хичээж байна. Гэхдээ өнөөдөр тулгамдаад байгаа асуудал бол нэгэнтээ энэ асуудал маань зөвхөн нийгэм соёлын асуудал биш. Байгалийн асуудал, экологийн асуудал, эдийн засгийн улс төрийн. Өөрөөр хэлэх юм бол энэ асуудалд цогц шийдэл өгч энэ асуудлыг одоо юу гэдгийг бүрэн судалж ойлгохыг хамтарсан баг судалгаа хийж ойлгохоос биш нэг мэргэжилтэн ганцаараа очиод ойлгохгүй. Зөвхөн усыг судалдаг хүн очиод ойлгохгүй тийм. Хөрсийг судалдаг хүн бас хэрэгтэй. Ургамлыг судалдаг хүн бас хэрэгтэй. Гэх мэтчлэн өөрөөр хэлэх юм бол одоо сүүлийн үед яригддаг болсон тэр энэ төр дисциплин буюу шинжлэх ухааны салбар хоорондын уялдааг хүчтэй одоо юу гэдгийг холбож хөгжүүлэх шаардлага гарч ирж байгаа. За яг энэ үүднээсээ бол одоо өмнөний хэлэхэд миний ойлгож байгаагаар бол судалгаа тийм их хийгдсэн гэж би бол хэлж чадахгүй. Өөрөөр хэлбэл монголчууд нэгэд уул уурхай ашигладаг тийм урт түүх байхгүй. Нэгэнтээ уул уурхай ашигладаг урт түүх байхгүй учраас энийг судалдаг түүх бас бага байна. Тийм учраас бид нар бол үгж бодож байгаа нөхөр ерөөсөө энэ асуудал хурцдсан сүүлийн хэдэн жил хамгийн уртаар нь ярих юм бол сүүлийн нэг 10 жилийн дотор л одоо судалгаа хийх гэж оролдож эхэлж штеп. Энэ гинт асуудал болоод энд одоо нийгэм тулгамдаад ирэнгүүт одоо эрдэмтдийн байгууллагууд баг анхаарлаа хандуулж эхэлж байгаа ийм байдал харагдаж байгаа. Бидний хувьд бол одоо юу гэдгийг хамгийн том судалгаа ямар судалгаа байсан бэ гэхээр Японы одоо Какен гэдэг одоо шинжлэх ухааны хөтөлбөр байгаа. Тэр Какен одоо хөтөлбөрөөс Монгол улсын он гол дагуух бүс нутгийн нинжагийн судалгаа гэсэн нэртэй ийм одоо төсөл хэрэгжээд 3 жилийн одоо нүүр үзэж байгаа. Энэ жил дуусч байгаа. Энэ хөтөлбөрийн хэмжээнд бол одоо хүрээнд бол голдуу бид нар он гол дагуух газрыг сонгож авсан. Японоос болоод Монголоос хамтарсан одоо судлаачид оюутны баг бүрэлдэхүүн бол хэд удаа ер нь бол жил болгон явц судалгаа хийдэг.
ийм одоо зүйл байгаа. За манай байгууллагаас гадна бол мэдээж одоо энэ Швейцарын хөгжлийн агентлагийн доктортой бичил уурхай гэсэн одоо төсөл байна. За мөн одоо Америкийн Азийн сан гэдэг юм уу тэнд мөн байгаль орчны одоо хэлэлцэж байгаа тэднийхний энэ хийж байгаа төрийн бус байгууллагууд олон улсын байгууллагуудын хийж байгаа янз бүрийн төвшин судалгаанууд бас байгааг бид нэр дуртах хэрэгтэй. Энэ хуралч гэх хэдэн байна бас гол одоо төлөөлөл бол оролцож байгаа гэдгийг хүсэлмээр байна. Хэлцүүдийн хамар хүрээнүүд хэрэг хөргөн сар хүрэх хамар бол магадгүй төр захиргааны байгууллагууд энэ сэдвээс гарч байгаа үр дүн ач холбогдол хэлгэнүүд төр захиргааны байгууллагууд хурж чадах болов цааш тэр анхаарах зүйлүүд маш их яригдсан баг. За тэгэхээр энэ одоо бидний хийж байгаа ажил маань одоо юу гэдгийг үр дүнгийн ингээд шууд өнөөдөр бэлэн болгоод өргөн барих хэмжээний тийм төвшөнд бол биш харамсалтай. Ягаад гэвэл үнэндээ одоо ихэлж байгаа гэх юм уу тийм ээ. Эхлээд одоо дөнгөж одоо юу гэдгийг зүй зөксөө юм уу одоо юу гэдгийг чиг баримжаагаа олох гэж байгаа ийм судалгаа очсон. Бид нар маш олон зүйлийг ингээд ярих гэхээр энэ дээр тодорхой судалгаа байхгүй гэдэг дээр ч гацчихдаг. Яг одоо ямар шийдэл авах вэ? Одоо юу гэдэг ямар гац байна вэ гэдгийг ярих гэхэд энэ дээр яг ямар шалтгаанаар ийм болсон, яг ямар нөхцөл байдал бий болчих юм гэдгийг дахиад нарийн судлах хэрэгтэй байна гэдэг ийм шаардлагууд бий болдог. Тэгэхээр энэ дээр бол одоо юу гэдэг бид нар учиргүй ингээд өнөөдөр нэг өргөх хүчиг бараад төр захиргаанд ингээд мэдээж бохирж байгаа гэдэг нь тодорхой. Мэдээж энэ дээр бол зөвхөн газар ухаж байгаа хэдэн компани хэдэн нинжа нарыг буруутгаад орхих бол хамгийн өнгөц шийдэл болно. Тэгэхээр бид нар шинж ухааны байгууллагын үүднээс бол илүү нарийн гүн гүнзгий судалгаа хийж асуудалтай хуцтай хандмаар байгаа юм л да. Мэдээж яг хөө зүгээр маш энгийн одоо үр дүнгууд бол гарна. Жишээ нь одоо юу гэдэг наазах нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ асуудал явагдаж байна тийм ээ. Олон нийтийн хүртэл болж байна. Дээр нь одоо юу гэдэг оюутан сурагчид энэ хуралд оролцож байна. Энэнийг одоо юу гэдэг судлыг гэсэн хүсэл эрмэлзэл залуу судлаачдын дунд ядаж бий болно шүү дээ. Энэний үр дүнд ядаж нэг хоёр судлаач энэ чиглэлийн судалгаа хийдэг бол бид нэр тэр хэмжээгээр хөрөнгө оруулалт болно. За цаашлаад бол бид нэр одоо юу гэдэг энэ хурал маань өнөөдөр ганцхан Монголд нэг удаа болж байгаа хурал биш. Өмнөх удаагийн хурал нь 2007 онд Японы Осака хотод бид хамтран зохион байгуулсан. Дараа хоёр дахь хурал нь бол энэ өнөөдөр зохион байгуулагдаж байна. Гурав дахь нь бол бид 13 оны төгсгөлд мөн одоо Японд ихээр төлөвлөж байгаа. За энэ хурлуудынхаа одоо юу гэдэг үр дүн дээр одоо үндэслэн бид нэр одоо юу гэдэг эмхтгэл тохимол Япон Монгол хэл дээр хэвлүүлэх бодолтой байгаа. Тэгэхээр мэдээж бидний хамгийн энгийн хийж чадах зүйл бол юу гэхээр наазах нь энэ талаарх мэдээлэл мэдлэгийг бүтээе гэдэг одоо ийм одоо зүйл дээр ажиллаж байна л да. Тэгэхээр баярлалаа.